Зангийн академи. Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя. За картун аниматор гэдэг програм бол одоо мэргэжлийн 2D хэмжээст анимац бүтээдэг програм байгаа. За энэ програм маань болохоор маш хүчрхэг мэргэжлийн төвшөнд одоо 2D хэмжээст хөгөлтийн кино хийдэг ийм програм байгаа. За энэ маань бол ерөөсөө өөрөө дөрөв үүсгэн. За дөрөв үүсгэчээд хөтөлбөрүүдийг оруулж өгөөд за тэгээд тэндээсээ өөрөө анимацаа хийгээд бүх юмаа хийдэг ийм чадвартай програм байгаа. За та бүхэндээ жишээ болгоод харуулъя. За жишээ болгож харуулхад за програм маань өөрөө бэлэн жүжигчтэй. Жүжигч гэдэг маань одоо дөрөв гэсэн үг те. За ийм хэдэн талаасаа харсан байдалтай ийм жүжигчтэй. За тэгээд мөн амьтад за тэгээд сэр нуруутангууд далавчтангууд чөлөөт ястангууд гэсэн ингээд ийм янз бүрийн дөрүүдтэй. За тэгээд та бүхэн энэ дөрүүдээс авч ашиглаад тэгээд энэ дөрүүд дээр бас дахиад Photoshop эсвэл Illustrator-ыг ашиглаад дөрүүдээ өөрчлөөд өөртөө зориулж дөрөө өөрчлөн гэсэн үг те. Өөрийн дураараа ингээд Photoshop дээр дүр үүсгээд за картун аниматор програм руу оруулж ирээд жүжигчин болгож болно. За нэгэнд би одоо дөрөө үүсгэсэн бол яах вэ? За дөрөө үүсгэсэн бол ерөөс хөдөлгөөнүүд гэж тустай байгаа. За хөдөлгөөнүүдийн бид нар өөрсдөө шууд ингээд чирээл ингээд өгөөд явчихна. За тэгээд манай ингээд дөрүүдэд ингээд орох ингээд хөдөлгөөнүүд нь ингээд ерөнхийдөө ерөнхий хөдөлгөөнүүд нь ингээд бэлэн байж идэг. Ингээд янз бүрээр ингээд бэлэн байж идэг байгаа. За тэгээ энэ хөдөлгөөнүүдээсээ бид нар ингээд дуртайгаа ингээд харж агаад авч өгөхөөс гадна өөрсдөө хөдөлгөөн үүсгэж болдог байгаа. За шууд таймлайн дээр трансформ, motion ашиглаад ингээд хөдөлгөөн хийж болдог байгаа. За үүнээс гадна бид нар өөрсдөө орчныг бүтээж болно. За орчин гэдэг маань юу вэ гэхээр одоо энэ дүртэй мань харьцаж байгаа орчингууд гэсэн. За бид нар орчин янз бүрийн орчингуудыг үүсгэж за тэгээд орчингуудаа бас Photoshop дээр зураад оруулж ирэх. За ерөнхийдөө тэгээд бүхэл зүйлийг хийх боломжтой. За тэгээд манай хичээлээр програмын бүхэл боломжууд болох юм бүтэн эргэлдэг толгой, өөрсдийн одоо хүссэн дүрийг үүсгэх, дурын хөдөлгөөн яаж үүсгэх вэ, ястаа яаж харьцах вэ, ясыг яаж хөдлөх вэ. За тэгээд түүнээс гадна prop жижиг хэрэглүүд үүсгэх гэх жишээний програмынхаа бүхэл боломжуудыг үзээд за тэгээд энэ програмыг үзснээр нь бүрэн хэмжээний хөгөлтийн кино анимацийг гаргах бүрэн боломжтой хэмжээнд суралцсанаа. За ингээд энэ хичээлийг та бүхэн сонирхон судлаарай. Зангийн академи. Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя.